Өнөөдрийн бичлэгийн BMW компьютер. За энэ Tower гэдэг байгаа. Энийг яаж тоглодгийг харуулъя. За энэ маань бол одоо нөгөө нэг Peak сайтын GMT-тэй ер нь адилхан тоглодог байгаа. За гэхдээ энэ дээр бол анхаарах зүйл. За энэ Koala гар тоглох юм бол мэдээж зөвөр дан олсон бол шууд дарж авна. За 146x-ээр. Ингээд. За мэдээж энийг бол одоо энэ баланслаас хамаарат тавиад тоглож чинь. За нэг ингээд 1000 гар тавиад ч юм уу тий. За ингээд алдчих юм бол энэ маань 146 учраас 1-2 удаа энэ үржигтээр дарж байна. За ингээд дарлаа, авлаа болоо. За ингэнгүүт энэ алдагдлал маань энд ингээд нөхөгдөж байна. За энийг ингээд буцаачнаа. За тэрнээс гадна EC-ийг тоглоё гэдэг. За энэ EC нь бол ингээд олсон бол аваа. 3 нүд нь юмтай, 1 нүд нь хоос. За хоос нүдэндээ таарах юм бол энэ 2x дээр 4 удаа дарна. Тэгээд дахиад дараад авлаа, буцаагаад балансаа яг хэмнэтэнд тавина. За хард бол угаасаа энэ хоёрын аль нэг нүдэнд байгаа. 194%-аар үржин. За тэгээд хаатлаа энэ дээр нэгээр дараа яваад байна гэсэн үг. За энэ Extreme Nightmare гэдэг. За Extreme нь болохоор 3-т 1 байдаг учраас энэ бол 298-аар үрчиж өгдөг. За энэ хамгийн дээдлийн Nightmare гэдэг. За энэ нь бол 4-өөс 1 л байгаа. 1 л байгаа гэсэн үг. Энэ жоох эрсдэлтэй. Тэгтээ 3-аар үрчиж өгнө. Ингээл хоосонд харах юм бол 1 дараал. За ингээ 388-аар үрчиж байгаа. За ингээд авсан бол буцаагаал ингээд. За ингэж тоглож ингэж энэ балансаа өсгөж болно. За мэдээж ахиухан цэнгэллээд яач юм бол дандаа юм 1000-аар тоглоод гэж болно гэсэн үг. За энэ маань яадаг вэ гэдэг бол энэ блок цуглуулдаг байгаа. За энэ ингээд гүйцээд нэг блок хорч байна гэсэн үг. За блок цуглуулад ер нь юунд ашигтай юм бэ гэдэг бол блок маань цаг болгон дарж авдаг. За нэг ерөнхий мэдээллийн харъя гэдэг бол энэ payload-оос хараад ингээ үзчихэж болно. Ерөнхий мэдээллүүд нь байгаа. За тэгээд deposit хийх үү, T-School ингээ тоглох уу гэд. Ингээ golden block гэхээр 50 блокоос дээш үежж golden block болт юм билэ. Тэгээд 50 блоктой болчих юм бол энэ market plus гэдэг энэ хэсгэн дээр орж одоо ингээ 50 блоктой болчихороо энэ төслөг ороод энэ дээр ингээ sell гэдэг. За би одоо блок сармаар гэдэг бол одоо 51 блокт бол нэг блокын зарчийгээд BNB-гээр зарах үнийн дүнний 2015-аас 30 4-5 хүртэл BNB-д нэг блок бодогдож олгогдно гэж байна. За ингээд юу ячвал BNB-г ингээ хийлээ. Энэ дээр дарчихна. Энэ трансфер P буюу 10% энэ P аавна. Referral системтэй бол referral системээс 5% P аавна. За тэгээд танд 90% referral-ууд чинь ингээ зарж эхлэх юм бол 90% ашиг өгнө гэсэн үг.
За би бол одоогийн байдлаар бол ойрд бол тоглоогүй. Одоо бол нэг хэсэг тоглоно. За энэ дээр бол одоо ингээд 0.6-г бол гүйлгцэн. Ингээд нэгч болохгүй яваа. Одоо бол ингээд 13%-тай 0.1 дэрэгж байна. За тэгээд эндээс бол нэг блокныхоо цаг болго авч болох боломжийг бол энэ дээр ингээд тооцоолж болно. Эндээс тооцоолж болно. За тэгээд энэ минутаа дуусгаар ингээд цаг болгон дараад аваад байна. За энэ дээр нөгөө нэг time wallet хийж бас цуглуулж бас болдог байгаа шүү. Эндээс time wallet. За тэгээд нэг гоё юм болохоор одоо энэ нөгөө нэг эхний 20 хүний урамшуул гэдэг үүдэг. Юу яадаг юм бэлээ шүү энийх. Энэ блоктой болсон нөхцөлд л тийш орд юм бэлээ шүү. Нэг блоктой ч юм уу хоёр блоктой болсон нөхцөлд одоо нөгөө BNB peak сайтууд шиг одоо нөгөө 20 хүний эхний 20 хүнд team BNB өгнө, Wagner гүйлгснээр ийм BNB өгнө гэл Squall TRX өгнө, Doge өгнө гэдэг. Тэрнтэй адилхан өгдөг юм билий. За тэгээд энэ Kong family сайт нь бол BNB байна, Tron байна, Tom байна, LTC байна, Doge байна. За тэгээд интернет нь ороод энэ Telegram суу челленжд нэгдээд хэрэгтэй юм орж ирвэл одоо энэ чээс бас юм Гапоноос тараадаг юм шиг үлээ. Энэ Гапоныг аваад Гапон гэдэг нь одоо энэ бэлгийн код өгнө. Энэ код аваад ингээ кодоор дарангууд энэ тодорхой хэмжээнд бас BNB өгдөг юм билээ шүү. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Би бол ерөнхийдөө энэ ерөнхий мэдээллийг олгосон шүү. За баярлалаа баяртай.